Хорол тоонон дор аргал төлсөн нүүдэлчний хоймор мандсан нарыг дагаж өссөн болохоор хоймсон бот номноос адис авсан хиймэртэй хосгүй бэлэгт авьяаснуудыг үлгийдсэн сургуулаа. Жил бүр зохион байгуулагддаг их хэл соёлоо дээдлийн аяны хүрээнд сургуулийн сурагчдын монгол хэл бичгийн мэдлэг чадварыг ахиулах, монгол уламжлал ёс заншлаа дээдлэн хүндэтгэж их хэлээр бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгыг тавин ажиллаж байна. Мөн багш нарын ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхээр бид удирдамжийн дагуу төлөвлөгөө гарган ажиллалаа. Миний их хэл эссе бичлэгийн уралдааныг 11-р ангийн 108 сурагчийн дунд 3 үе шаттайгаар зохион байгуулж 2-р шатанд 11-ийн А ангийн сурагч Дэлэг, Янжин Дулам, 11-ийн Б ангийн сурагч Золбоо, Ням Жаргал, 11-ийн В ангийн сурагч Сарангоо, Мөнгөн Сарнай нар амжилттай оролцож 3-р шатанд сурагч Золбоо, Дэлэг нарын бүтээл шалгарч бүсийн уралдаанд 2-р байр эзэллээ. Энэхүү үйл ажиллагаа нь ахлагангийн сурагчдын эсийн мөн чанарыг таних, агуулгын оновчтой сонгох, бүтцээ зөв гарган алдаагүй зөв сайхан найруулан бичих чадварыг ахиулсан үр дүнтэй ажил боллоо. Миний их хэл минь өөрөө гайхамшиг юм. Хүннөөс өнөөгийн үеэс улбаалan эдүгээ бидний мэлмид гэрэл цацруулан оршсоор би их хэлнийхээ ариун баялаг өгсөн сан гүн ухааныг шагшин магтаад дуусашгүй. 16 дугаар зууны үед дэлхийд 14,000 гаруй нэр төрлийн хэл орчин байсан ч өдгөө ердөөл 3,000-аад нь түүх нийгмийн олон хүчин зүйлсийн нөлөөнд шүүгдэн үлдсэний нэг нь бидний монгол хэл юм а. Унших бодох 2 оюун ухааны дасгал урайн дор 8-р ангийн 235 сурагчийг хамруулсан би их хэлээр зөв төргөн уншдаг сэдвт уншлагын уралдааныг 3 үе шаттайгаар эцэг ихтэй хамтран зохион байгуулж явууллаа. 1-р шатанд 235 сурагч, 2-р шатанд 40 сурагч оролцож, 3-р шатанд 8-ийн ангийн сурагч Ингч чин, 8-ийн А ангийн сурагч Оюн сууд, 8-ийн Е ангийн сурагч Мөнх Бэлэг нар шалгарч бүсийн уралдаанд амжилттай оролцлоо. Монгол хэл бичгийн мэдлэг чадварыг ахиулах зорилгоор 7-р ангийн 8 бүлгийн 243 сурагчдын дунд их хэлний хичээлийн шалгалтыг өөрийн сургууль дээрээ зохион байгууллаа. Энэхүү уралдаанд Инх цэцэг багштай 7 Б анги шалгаран бүсийн уралдааны 2-р шатанд амжилттай оролцож 1-р байр эзэллээ. Сургуулаараа алдаагүй цэвэр сайхан бичигдэн болох зорилгын хүрээнд нийт 350 сурагчийн цэвэр сайхан бичих чадварыг хөгжүүлэх чиглэлээр зөв үг нүдлэн тогтоолгох, дүрмийг тайлбарлах, цээжээр хичээнгүй сайхан бичүүлэх зэрэг ажлуудыг хийж хэвшүүлснээр алдаагүй цэвэр бичих чадвар 80% агсан амжилт үзүүллээ. Аяны хүрээнд 6-р ангийн 11 бүлгийн 333 сурагчийн дунд бид ангиараа цэвэр ичгтэн ажлыг анги удирдсан багш нартай хамтран зохион байгуулан Баасан сүрэн багштай 6-д ангийг бүсийн уралдаанд амжилттай бэлтгэн оролцуулснаар 1-р байр эзэллээ. Багш нарын мэдлэг чадварыг ахиулах, хамтран хөгжих зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор багш нарын мини олимпиадыг сургууль дээрээ амжилттай зохион байгуулснаар багш нарын онлын мэдлэгээ дээшлүүлэх, бие биесээ харилцан суралцах, арга туршлагаа түгээн дэлгэрүүлсэн үр хөөцтэй ажлын тоо нэгээр нэмэгдлээ. Энэхүү олимпиадад Монгол хэл бичгийн багш Батүлзий, Уланбаяр нар шалгаран оролцсноор Батүлзий багш бүсдээ 1-р байр эзэллээ. Их хэл соёлоо дээдлийн ажлын удирдамжийн дагуу манай сургууль дээр 12 ажлыг амжилттай зохион байгуулахын зэрэгцээ багш сурагчдын санаачлагаар дараах ажлуудыг төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулж зохих үр дүнд хүрсэн. Дөрөвдүгээр ангийн 330 сурагч 9 эрдэнэ хорон, 7-р ангийн 230 сурагч Монгол шагаа, 8-р ангийн 210 сурагч Тэхийн зөксөл, ахлах ангийн 245 сурагч 4 цаг шүлгийг тус цээжлэн их хэлнийхээ яруу тансхийг мэдэрч урнаар өгүүлэх чадвараа ахиулсан нь
яруу найргийн гоо зүй мэдрэмжээ хөгжүүлсэн ажлын нэг байлаа. Яруу найрагчдээ сумья Монгол шагаа. Дугаар ангийн 11 бүлгийн багш эцэг эх сурагчид хамтран цагаан толгой номыг эсгий, мод, чулуу зэрэг гарын дорох материалыг ашиглан бүтээснээс гадна өөрсдийн үнсэн зохиолоор том, жижиг ном бүтээж, үзэглэн гаргаж сургалтын хэрэгтгүүний төрөл зүйлийг нэмэгдүүллээ. Энэ ажил нь сурагчдын бүтээл сэтгэлийг хөгжүүлэн, унших бичих чадварыг ахиулан, улмаар үндэсний бичгээр бахархах, сонирхон сурах сэтлийг төрүүлснээрээ онцлогтой. Монгол хэлний багш Б цэцгийн удирдсан оюуны уянга биерэн бичлэгийн дугуйланд 6-аас 12 дугаар ангийн 30 сурагч хамрагддаг бөгөөд томоохон хэмжээний үзэглэн гаргалаа. Энэхүү дугуулангийн үйл ажиллагааг 7 хоног бүр тасралтгүй явуулж хивснээр сурагчдын уран сайхан бичих чадвар ахиж, үндэсний бичгийн гайхамшигыг бусад сурагч эцэг эхэд таниулан сурталчилсан ажил болж олонний талархлыг хүлээсээр байна. Аяны хүрээнд зохиолчтой уулзах өдөрлөгөөр төрийн сойрхолд, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч дөнгөдийн цоодлыг өрн авчирч 6-аас 12 дугаар ангийн шүлэг яруу найраг сонирхдог, бичдэг 150 сурагчийг хамруулж сурагчдын шүлэг зохиол бичих хүсэл тэмүүллийг бадраасан уулзалт зохион байгууллаа. Сурагчдын үндэсний бичгээр зөв шудраг унших, алдаагүй сайхан бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор өртөөжилсөн уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулж 6 дугаар ангийн нийт 55 сурагч амжилттай оролцлоо. Галмт бадмалсан, газраас тэнгэрлэг тэмүүлсэн бичиг минь үү? Гэрийн хойморт заларсан ганцхан бидний их хэл соёл минь үү? Дээрх ажлыг зохион байгуулснаар сурагчдын авиас чадварыг хүүлэн дэмжих, тэдний олд амжилтыг сургууль, бүсийн хэмжээнд таниулж, улмаар алдаа оноогоо дүгнүүлсэн үр дүнтэй ажил болж чадлаа. Их хэл соёлоо дээдлийн аян нь бидний ажлыг улам идэвхжүүлж, урам зориг өгч байдаг төдийгүй сурагчдын хүсэл тэмүүллийг өгүүлсэн томоохон ажил болж байгаад баяртай байна. Эртний түүх соёлыг өнөө цагт өртөөчлөн хүргэсэн их хэл соёл минь эгнэгт мөнх оршгэ.